За сайн байна уу? За өнөөдөр ерөөсөн нэг стакан хийжүүлсэн ус уух юм болвол бид нарын бие махбодод 7 төрлийн гайхамшиг бий болно гэдэг сэдвээр ярив. За энэ сэдвтэй холбогдуулаад хэд хэдэн номыг уншлаа. Майдас найруулсан хийжүүлсэн усны хүчийг ашиглах нь гэдэг ном. За бас Шинсэй бичсэн хийжүүлсэн усыг хэрхэн үр дүнтэй уух вэ гэсэн 2021 оны ном. Гэрхэн мэтэр үү штэ. Энэ хийжүүлсэн ус болвол маш их гайхамшигтай ундаа юм байна. Энийг анх удаа мэдлээ. Бид нар болвол ундаа ерөөсөө ууж болохгүй эрүүл мэндэд хортой гэж олон удаа ярьсан. Тэгээд юу уух вэ гэдэг зэрэг хамгийн сайн бол ус уух хэрэгтэй гэж ярьж ирсэн. 2 литр ус. Тэгэхээр чинь 2 литр ус ууна гэдэг бол бас том даваа юм л да. Өөрөөр хэлэх юм бол уйтгартай гэсэн. Ууж чадахгүй хүн жолон байна. Тэр тусмаа бас хүүхэд жолоос амттай юм дуртай. Ундаа уугаас орчихсон. Ийм хүмүүсийн хувьд бол нэг л дээр одоо ундаа уухан байлаад ус уунах юм бол амаргүй хацал. Тийм учраас хийжүүлсэн ус гэд гайхамшигтай байд юм байна. Тэрийг уух юм бол энэ усны асуудлыг шийдэж чадна. 2 литр усныхаа хэдэн зуун миллилитрж болтугай. Энэ хийжүүлсэн усаар орлуулах юм бол зөвхөн шингэн асуудлыг шийдэх биш. Усанд байхгүй янз бүрийн үйлчлэлүүд өөрөг чинь эрүүл, эрч хүчтэй, гоо сайхан байх гэж туслах. За ийм нөлөөллүүд бас байт юм байна. За энийг одоо мэдээд маш их баяртай байна. За миний хувьд зөвхөн ус кофе уудаг байсан. За энийг болоод дундуур нь бас нэг ганц стакан, ганц цомоо хийжүүлсэн ус ууж ихсэн. Ийм шийдвэрд хүрлээ. За тийм учраас өнөөдөр 6 сэдвээр ярив. За Японоор бол энэ тансан суй, англиар бол энэ carbonated water гэж. За энэ чухам ямар ундаа юм. Бид нар бол нүд байгаа цохор байсан байна. Бүх ундаануудыг хортой эрүүл мэндэд муу гэж үзэж болохгүй. Тэр дунд нь ултай зэрэг бас эрүүл мэндэд сайн ундаа байсан байна. За энийг ойлгосон гэсэн үг. За тэгэхээр энэ хийжүүлсэн ус гэдэг чухам юу юм? За энийг ярина. Жив жинхнээсээ одоо аршаан гэдэг чинь энэ хийжүүлсэн ус юм байна. Мөнхийн аршаан гэж ярддаг. Уух юм бол хүчгүй мөнх байна гэж. Тэгэхээр нэг лүгээр хэлэх юм бол энэ хийжүүлсэн ус гэдэг бол аршааны хэлж байгаа. Гэхдээ бас ялгаа байна. За энэ ялгаануудын талаар. Яг жив жинхнээсээ хийжүүлсэн усыг олоод уух юм бол эрүүл мэнд сайн гэсэн. За хоёрдугаард нь 7 төрлийн гайхамшиг байна гэсэн. Энэ гайхамшиг мэдхгүй. Тэгээд хийжүүлсэн ус уухгүй юм бол хохирно, алдна гэсэн. За энэ талаар ярина. За гуравдугаард нь болгоомжлогч бил. Ууж болох хүн байна, ууж болохгүй хүн байна. Мэдээж бас жарам сөргөнөл өчсөн байна. Тэгэхээр энийг мэдхгүйгээр сохроор ууж болохгүй гэсэн. Тийм учраас заавал одоо 3 дугаар хэсгийг сонсох хэрэгтэй. Тэгвэл яаж уух вэ? Уухад бас арга байна. Хэдийн хэмжээтэй уух вэ? Хэжээ уух вэ? Энэ талаар ярина. За 4 дугаар хэсэг нь pet bottle syndrome гэж, савлсан ундааны эмгэг гэж нэг зүйлийн өвчин хараат байдал үүссэн байж байгаа. Тэгвэл энийг яаж болох вэ? Эннээс гарах үр дүн болтой зэрэг энэ нүүрсдэргчийн хийжүүлсэн ус юм байна. За энэ талаар ярина. За 5 дугаард нь болтой зэрэг зөвхөн одоо хийжүүлсэн усыг уугаад бас хангалттай биш. Бүр илүү хүч чадалтай болмоор байна. Power up хиймээр байна гэж бодож байгаа юм бол бас нэг арга байж байгаа. За энийг бол 5 дугаар дээр ярина. Ингээ өнөөдөр ийм одоо 5 зүйлийг ярив. За та бүгд 7 хоног уугаад туршаад үжээрэй. Миний хувьд ч гэсэн одоо ууж хэлж байгаа. Бас чахчхаас нь мэдрэгдэж байна. За ингээд гос дөрөв оръё. За нэгдүгüүрд нь хийжүүлсэн ус гэж чухам юу юм? Энэ талаар. Хийжүүлсэн ус бол тансан суй. Японоор. Харин тансан инрё биш. Тансан инрё гэх юм бол тансан орсон төрөл бүрийн ундаанууд хэлж байгаа юм. Чихэр хэмжээгээр орсон. Гэтэл тансан суй гэх юм бол чивэр одоо хийжүүлсэн ус гэсэн. Англиар бол carbonated water гэж. За тэгэхээр эн чинь нөгөө сода биш үү гэж. За сода бол биш. Хэрвээ Америкийн нэгдсэн улсад сода гэх юм бол чихэр орсон тэр газтай ундаануудыг хэлж байгаа юм. Харин юу гэж хэлдэг вэ гэхдээ зэрэг carbonated water гэж. Энэ carbonated water гэдэг бол техникийн мэргэжлийн нэр том юм. Амьдрал дээр бол sparkling гэж хэлдэг. Sparkling гэх юм бол нүүрс төрөгчийн хийжүүлсэн ус.
Өөрөөр хэлэх юм бол карбонатын амьдрал дээр өдөр тутам хэрэгэлдэг нэр томьёо гэсэн. Тэгэхээр дэлгүүрд ороод, ресторанд ороод Spark Healing гэж халах юм бол чивэр хийжүүлсэн ус ирнэ гэсэн. За ийм ялгаатай. Тэгэхээр энэ хийжүүлсэн ус гэдэг нь юу вэ гэвэл нүүрсдөрөгчийн давхар эсэлтэй ус хэлж байгаа юм. Нүүрсдөрөгчийн давхар эслийг усан дотор шахаад оруулахтай жирэг энэ хийжүүлсэн ус буюу газтай ус бий болж байгаа. Хөөсөрдөг, чоригдөг. За энийг бол бид нар олон жилийн турш soda water, сооттой ус гэж нэрлэж ирсэн. Тэгэхээр энэ хийжүүлсэн усыг бол соодоор ус хийж болдог гэсэн. Хоол хүнсэнд хэрэгэлдэг соодыг усан дотор хийгээд дээрээс нь нимбэгнээ шүүсэх юм бол нөөцлөгчийн давхар эсэлтэй. Өөрөөр хэлэх юм бол хийжүүлсэн ундаа болно гэсэн. Эсвэл шууд техникийг ашиглаад дотор нь нөөцлөгчийн давхар эслийг хийх юм бол бас ялгаа байхгүй хийжүүлсэн ус болно. За гэрийн нөхцөлд бол их хвчлээ одоо ингэж соод болоод нимбэгнээ шүүс ашиглах. Гэтэл дэлгүүрд худалдаалгадж байгаа сода гэдэг бол өнөөдрийн энд ярих гэж байгаа хийжүүлсэн уснаас өөр. Тэр нь юу вэ гэдэг жирэг. Зөвхөн хийжүүлсэн ус биш. Дээр нь бусад төрлийн чихэр, амтлагчдыг нэмчихсэн байгаа. За энэ нь бол эрүүл мэндэд сөргөнөлттэй. За өнөөдөр бол сода биш. Soda water. Өөрөөр хэлэх юм бол хийжүүлсэн ус уух асуудал ярьж байгаа. Дотор нь ямар ч хольж байхгүй. За энэ нэр үнэсэн. За бас байгаал дээр оршиж байгаа аршаан байна. Нүүрсдөрөгчийн давхар эсэл агуулгадж байгаа. За аршаан уувал эрүүл мэндэд сайн гэдэг нь бол бас ийм учиртай. Гэхдээ энэ байгаалын аршаан бол дотор нь олон төрлийн эрдэс бодисууд, хими элементүүд агуулж идэг. За жарман эрүүл мэндэд сайн, жарман бас эрүүл мэндэд сөргөнөлттэй. Тийм учраас өнөөдрийн ярих гэж байгаа хийжүүлсэн ус гэдэг бол сооттой ундаага хэлж байгаа юм биш. Байгаалын чивэр аршааны ус хэлж байгаа юм биш. Ерөөсөн чивэр нүүрсдөрөгчийн давхар эсэлтэй усыг хэлж байгаа юм. За одоо 2 дугаар сэдв. За тэгвэл энэ хийжүүлсэн ус эрүүл мэндэд ямар нөлөөтэй? 7 төрлийн гайхамшигтай нөлөөлөл байна. За энэнийх нь 1-р нь. За 1-р нь бол шингэнэ дутагдлаас сэргийлнэ. Бид нарын биеийн жингийн дийлэнх нь бол ус байдаг. Ус ямар үйлдэлтэй вэ гэх юм бол энэ судсаар шим төжөөлүүдийг жөөврөлж идэг. Тэгэд хаягдал бодисыг шээс болгоод ялгаруулж идэг. Хэрвээ усны дутагдалд орох юм бол шим төжөөлийн дутагдалд орно. Тэгээд тэр жамууд нь хатангаршаад бөглөрөөд янз бүрийн асуудал үүснэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бороо орохгүй болохтой жирэг голын бултарлууд хатчдаг, ус нь урсгаан болчихдаг. Тэрийн шиг болно гэсэн. Тэгээд тэнд хурамлагдсан хортой бодисууд, хаягдал бодисууд ялгарч гарах юм болно гэсэн. Ингээд өвчин зовлон үүсэж байгаа юм. Тэгэхээр бол өдөрт 2 литр ус уух хэрэгтэй хамгийн хаачих нь. Биеийн жингээс болно гэсэн. Тэгсэн мөртлөө энэ 2 литр ус уух бол том даваа. Зарим хүмүүс бол ус уух дургуй ч юм уу, журшилгүй ч юм уу. Тэгвэл энэ асуудал яаж шийдэх вэ гэж хийжүүлсэн усаар орлуулж байна. Энэ 2 литрийг орлуулна гэсэн үг биш ээ. Тодорхой хэмжээнд хэтэрлээ гэдэг нэг литр ортмыг бол уухад нэг асуудал байхгүй гэж ярьж байна. Гэсэн ч гэсэн жарам сөргөнөлттэй. За энэний дараагийн хэсэг дээр хэлнэ. Тэгээ хамгийн сайн тал нь юу вэ гэдэг уснаас давуу тал нь юу вэ гэдэг шингэж сайтай. Энэ нүүрсдөрөгчийн давхар эслэр баяжуулсан хийжүүлсэн ус бол жирийн усаас илүү биеийн сайн шингэдэг. Тийм учраас их халуун үед баян тамир спортын хөдөлгөөнөө дараа ус нөхөх зорилгоор хийжүүлсэн усыг ууж болно. Тэгхийн бол ганцхан ус ууж уйтгарахгүй бас сонирхолтой бол. Жишээлх юм бол ундаа угаас орчсон хүмүүс байж байгаа. Тэгвэл хийжүүлсэн ус ууж болно. Хийжүүлсэн усыг яаж амттай болгохгүй, яаж улам илүү хүчтэй болгохгүй гэдгийг хамгийн сүүлийн хэсгээр ярина. Ийм байдлаар ус нөхөх асуудлыг тодорхой хэмжээнд сонирхолтой байдлаар шийдэх болж байна. Энэ нь бол 1-р ач холбогдол. Миний хувьд ч гэсэн ганцхан ус ууж кофе ууж байгаа. Жарамдаа бас уйдаж байгаа. Тийм учраас нэг сэтгэж болтугай хийжүүлсэн ус ууж яана гэсэн ийм бодолтой байна. 2-дугаард нь бол эрүүл мэндэд ач тустай 3 гайхамшиг байгаа. Энэ нь бол хийжүүлсэн усын уух юм бол цусны эргэлт сайжирна. Цусны эргэлт сайжиртай жирэг
ямар асуудал гарах вэ гэх юм бол мөр далаар хүжүүгээр хошиж өвддөг хүмүүс олон байж байгаа. За энэ асуудал шийдэгдэнэ. Ягаад гэвэл энэ цусны эргэлт нь муутсан байна. Хөдөлгөөнөө дутагддаг ч юм уу, буруу хооллолдог ч юм уу, ажлын стресс гэдэг ч юм уу. Энэс болоод энэ цусны эргэлт нь муутаад мөр далаар нурууны голоор хүжүү хошиж өвддөг. За энд болвол энэ хийж улсан ус тус болно. Цусны эргэлтийг сайжруулах учраас 7 хоног уугаад туршаад үж. За хоёрдугаард нь болвол энэ биеинд нүрс төрөгчийн давхар эсэл ороод ирэхтэй жирэг хүчил төрөгчийн дамжуулах хэрэгцээ нэмэгдэг гэж байна. Тэгэхээр цусны эргэлт нь идэвхжин гэсэн. За энэ нь ямар үеэлтэй вэ гэхээр булчингийн хөшөлтийг багасгах ийм магадaltaй болж байгаа. Хүнд биеийн хүчний ажил хийдэг ч юм уу, биеийн тамир спортоор хийснээр дараа булчиннуудтай жирэг чангарчсан, хөшчихсэн байдаг. За энэ үед нь ултай жирэг хийж үсэн ус уух юм бол тус болдог, тайвшруулна. За энийг болвол бүр 2006 оны дэлхийн хөл бөмбөг шалгаруулах тэмцээн дээр Японы тамирчид хэрглэжсэн. За энэгээр бол тухайн үед бас шуугаан тарьсан. Тэрнээс хойшоо болвол бас спорт биеийн тамираар хичээлж байгаа хүмүүс болвол энэ хийж үсэн ус уудаг. За ийм соёл нийгэмд дэлгэрсэн. За 3 дугаард нь яг хөхтэй жирэг энэ цусны эргэл сайжраад ирэхтэй жирэг хүйтэн өвчний засах болж байгаа. Хүйтэн өвчин гэдэг нь өгөхтэй жирэг гар хөл байн хүйтэн байдаг, бүлсгүй байдаг. За энэ асуудал хэлж байгаа. За энэ нь ямар асуудал вэ гэхтэй жирэг цусны эргэлт муу байна. Гар хөл хуруун тултай жирэг цусан хангамж хангалттай хүрэлцэхгүй. Цусны эргэлт муу учраас ийм байн одоо даардаг, бүлсгүй байдаг. За энэ асуудлыг шийдэхэд бол хийж үсэн ус тус болно. Бие хална гэсэн. За энэ талаар бид нар урд нь ус ярьж өнгөрсөн. Биеийн дулаан хэрвээ нэг л хэм дэвшлэх юм бол маш олон төрлийн өвчин өрөвсөл хор тавдруудаас хүртэл уртлан сэргийлдэг, эдгээдэг гэж. Тэгэхээр хүйтэн биштэй байж болохгүй гэсэн. Бие бол халуун байхгүй болох. Халуун нэмэгдэх юм бол дархлааны систем сайжирна. Өвчний эсрэг хүч нь нэмэгдэнэ. Ийм байдаг. Тийм учраас зөвхөн ус уугаад байхгүй. Хийж үсэн ус уух юм бол за энэ асуудлыг шийдэх болж чаддаг. За 3 дугаар гайхамшиг. 7 гайхамшиг яашаа. 3 дугаар гайхамшиг нь юу гэхтэй жирэг. Өтгөн хаталтыг багасгана. За өтгөн хатна гэдэг бол бас маш олон хүмүүсд төгөөмөл байдаг. Хүндрлийн нэг. Яагаад заавал одоо өтгөн хатахгүй байх хэрэгтэй юм бэ? Гэх юм бол мэдээж чаган тэмнэлттэй. 0-9-нд олон жагсах шаардлага байхгүй. 2 дугаар талтай жирэг хамгийн чухал нь юу гэвэл өтгөн хэрвээ ялгархгүй шулуун гэдсэнд олон чах байх юм бол эрүүл мэнд сөргөнөдтэй. Тэр хортой хийнүүд хортой бодисод бучаад биеинд тардагч байгаа. Тийм учраас хийж үсэн ундаа уух юм бол энэ асуудлыг шийднэ. Өтгөн хатахгүй өтгөнтэй хамт байж байгаа тэр хортой бодисуудлаад ирээ ялгардаг болно. Энэ шиг гайхамшигтай юм байна. За энэ хийж үсэн ус болвол хоол боловсруулах замын цуцсыг өргөсгөн, ходоодны салстыг өдөөнө. Одоо гидсний ахшилтыг нэмэгдүүлнэ. Тэгээ гүргэлж хөдөлгөөн сайжирна. Ийм байдлаар тэр хортой бодис хоол хүнсний үлдэгдлийг бол ялгаруулахад тус болох юм байна. За энийг бас туршиж үзээрэй. За 4 дугаард нь бол бас дийлэн хүмүүсийн бас нэг зовлон байж байгаа. Тэрний өгдөж ирэх жингийн нэмэгдэл. За хийж үсэн ус уух юм бол жин хасагдахгүй бол жин хасагдана. Яагаад жин хасагдах вэ гэх юм бол хийж үсэн ус учраас их хэмжээгээр уух юм бол гидсэн дотор газ хий дүүрээд чадгалан мэдрэмжийг бий болгодог. Жин хэтэрнэ тарган байна гэдэг чинь хэтэрхээ их хоол эзэнтэй хоолны туршид сайнтай холбоотой байх нь шүү дээ. За энэний төлөө хэдийн хэмжээний хийж үсэн ус уух гэх юм бол 300-аас 500 мг. За энэ бол чадгалан мэдрэмжийг бий болгоно. Тэгээд хоолны туршид буураад их хэмжээний хоол идэхээс сэргийлэх болж чаддаг. За 5 дугаард нь яг хөхтэй жирэг хоолны шингэлтийг сайжруулах. За басан маш олон хүмүүс бол хоолны туршил муутай. Бага хооллох хүмүүс байж байгаа. За энэ бол ходоод гэдснээ янз бүрийн асуудалтай холбогдтой. Тэгээд энергийн шим тэжээлийн дутагдалд орж идэг. Хийж үсэн ус уух юм бол энэ асуудлыг шийдэх юм байна. Тэгэхээр саяын ярьсан зүйлтэйгээ чөчөлж байгаа юм. Хийж үсэн ус уух юм бол жим буурна гэж хэлчихэд эргээд жим багтай хүмүүсүүд хийж үсэн ус уух юм бол жин нэмэгдэнэ гэж хэлэхлээр энэ зөрчилдөд байгаа биз. Гэтэл биш энэ хэмжээтэйгээ холбогдолтой. Их хэмжээгээр уух юм бол жим буурна, бага хэмжээгээр уух юм бол хоолны туршил нэмэгдэнэ. За энэ аргыг бол Европын ресторануудад төгөөмөл хэрэгэлдэг гэж байна. Хүмүүсийн ахуйхан хоол идүүлэхийн төлөө яах вэ?
хоолны өмнө хийжүүлсэн ус өгж идэг. Тэгэхээр хоолны өмнө багж иргийн хийжүүлсэн ус уух юм бол хоолны дуршил нэмэгдээд их хэмжээний хоол идэнэ. Нэмэлт чахал өгнө. Тэгэхгүй юмаа гэхэд хоолны дуршил нэмэгдсэн учраас хоолын амттай гэсэн дүн тав. Идэж чадаагаа дахиад идмээр бай. Ийм сэтгэлийг төрүүлэх учраас хоолны гажийн рестораны үнэлэмж нэмэгдэнэ гэсэн үг. За энэ аргийн Европын 60 ресторануудад хэрэгэлдэг юм байна. За ийм учраас жим багтай хоолны дуршил муутай хүмүүс болвол хийжүүлсэн ус ууж аж болно. За 6 дугаард нь ямар гайхамшигтай нөлөөлөл байна вэ гэдэг хэрэг. Толгой өвдөх тустай. Гэхдээ хүн болгонд биш, толгойн өвчин болгонд бас биш. Дуршиж үжээрээ толгой өвдсөн үед хийжүүлсэн ус уугаад гэж. Тэр тус болж байгаа юм бол танд тохирно гэсэн үг. За миний хувьд бол саяхан болтол толгой өвддөг байсан. Тал толгой. За энд бол кофе тус. Нэлээ олон жилийн өмнө бол өвдгийн намдах юм уудаг байсан. Сүүлд нь бол кофе тустай гээд кофе уугаад үнэхээр үр дүнтэй байж байгаа. За одоо хэрвээ дахиад толгой өвдөх юм бол хийжүүлсэн ус ууж туршиж үжиж бодож байгаа. Толгойн өвчин бол олон төрөл байдаг. Стрессээс гэдэг ч юм уу, сандарснаас гэдэг ч юм уу, эсвэл таал толгой гэдэг ч юм уу. Эсвэл энд бүгд нийлсэн ерөнхий шинжтэй гэдэг ч юм уу. Янз бүрийн байдлаар толгой өвдөнө. Цохон морин чинь толгой өвдөлтөд хийжүүлсэн ундаа тустай юм уу үгүй юм уу гэдгийг туршиж үжихгүй мэдгүй гэсэн. За 7 дугаард нь бол ядарсан үед хийжүүлсэн ус уух юм бол тус бол. Ядарна бие сулдаж байна гэдэг бол хамгийн гол нь бол бодисын солилчаанаа явчад үүсдэг ядаргааны бодис гэдэг зүйл хурамтлагдсантай холбоотой. Ядарч байна бие сулж байна гэдэг нь юу вэ гэдэг зэрэг өөрийн чинь биеийн дотор басан төрлийн бодис үүссэнтэй холбоотой. За тэр бодис нь бол ядаргааны бодис гэж нэрлэдэг. Сонь баг зүгээр ядарч байгаа юм биш. Ядаргааны бодис гэдэг юм өөрийн чинь биеинд бий болчихсон гэж. За энийг бол судлаад тогтоосон байх нь шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсдөргчийн хийтэй усын уух юм бол яах вэ? За энэ ядаргааны бодисынх нь нэг төрөл болж байгаа энэ сүүн хүчил гэдгийг саарамж болгож байгаа. Хамгийн гол бодис. Тэгээд биенээс гадагшил болно. Тэгтээ зэрэг яах вэ? Нөгөө бодис ялгархтай зэрэг ядаргаа болно гэсэн үг. Санаастаа сайжирна гэсэн үг. За энэ бол хийжүүлсэн усын хамгийн гайхамшиг нэг. За ийм байдлаараа зөвхөн ус биш. Хийжүүлсэн ус уух юм бол ийм 7 төрлийн гайхамшиг бий болох нь. За тэгвэл өнөөдөр ярих 3 дугаар зүйл. 3 дугаар зүйл нь бол хийжүүлсэн усын бас нэг гайхамшиг нь юу вэ гэдэг хэрэг. Pet bottle syndrome гэдэг өвчнөөс уртлан сэргийл. За энэ нь ямар өвчин бэ гэх юм бол савлсан ундааны эмгэг гэсэн. Орчин үеийн хүмүүс бол бүгдөө савлсан ундаа болж байгаа. Тэгээд тэр нь бол бүр синдром, эмгэгийн шинжтэй, архаг эмгэгийн шинжтэй болчихсон. Хүмүүс бол тамхинаас хараад болчихсон ч юм уу. Тэрнээсээ гарч чаддаггүй. Архичин болчихсон ч юм уу. Тэрнээсээ гарч чаддаггүй. Тэгээд эрүүл мэнд нь хохирж идэг. Тэрнтэй адилхан энэ савлсан ундаа уудаг. Тэрнээ хараад байдалд орчихсон хүмүүс бас маш олон байна. За энэ асуудлыг шийдэхэд бол энэ нөөцлөгчийн хийжүүлсэн ус тус болно. Хэрвээ танай гэр бүл, танай хүүхдүүд байнга одоо энэ савлсан ундаа ууж байгаа юм бол за энэ хийжүүлсэн ундааг санал болгож болно. Орлуулах болчиход. Дэлгүүрд маш олон төрлийн ундаанууд байж байгаа. Тэн дотор бол эрүүл мэндэд сайн ундаа ус байдаг юм байна. Тэрийг сонгоод ууж чадах юм бол бас тодорхой хэмжээнд тэгж эрүүл мэндээр хохирохгүй. Харин ч эер нөлөөтэй байж болж шүү. За ийм сонголт байгаа. Энэ бол тэн дотроос тэр хийжүүлсэн ус гэдгийг сонгож уух. За энэ урлагд сурч хэрэгтэй юм байна. Одоо яагаад энэ сахар агуулсан ундаанууд эрүүл мэнд хортой юм бэ гэх юм бол маш олон судалгаанууд байгаа. За бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2016 онд мэдээлэл гаргасан байна. Ямар мэдээлэл өгөхтэй зэрэг хийжүүлсэн ундааны татварыг нэмэгдүүлэх. За энэ хийжүүлсэн ундаа гэдэг нь бол хийжүүлсэн ус биш. Дотор нь чихэр бусад нэмэлт бодис орсон тэр ундаа хэлж байгаа. Татварыг нэмэгдүүлэх юм бол таргалалт, чихрийн шижин, шүднээ цоорлтыг багасгах болж чаддаг гэж үзсэн байна. Өөрөөр хэлэх юм бол хийжүүлсэн уснаас бусад төрлийн ундаануудын ууна гэдэг бол таргалуулдаг юм байна. Чихрийн шижин тусгадаг юм байна. Шүд хоолдог юм байна гэсэн. За бүр Америкийн нэгдсэн улсын энэ Беркли гэдэг хотод соодын татвар гэдгийг бий болгосон.
Ингээд энэ эрүүл мэнд тортой ундаа уух хувь нь багасаад ус уух хувь нь нэмэгдсэн байна. За энэ нь бол нийгэм эрүүших хандлагатай болж байгаа илэрхийлж байгаа. За 2001 онд Харвардын их сургуулиас хийсэн судалгаа гэж байна. Хэрвээ биш үү? Наастай ундаа тогтмол уух юм бол тархалах хэрэгслийг 1.6%-аар нэмэгдүүлдэг гэж ийм судалгааны үгт гарсан. За бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2003 оны судалгаа энэ ундаа бол шүдний палааныг илэгдүүлдэг. Хүчлэг шүднээ гэмтлийг бий болгодог гэж анхааруулсан. Зүрхний өвчнийг хүртэл нэмэгдүүлдэг гэж Шведийн их сургуулийн хийсэн 2011 оны судалгаа байна. Харвардын их сургуулийн 2019 оны судалгаагаар бол чихэрлэг ундаа ууна гэдэг бол ганцхан зүрхний өвчин биш. Хөх болоод бүдүүн гэдэсний хор тавдрын эрсдлийг бас нэмэгдүүлдэг гэсэн байна. За ийм байдлаар чихэрлэг ундаа бол эрүүл мэндэд асар хортой. Мэдээж уухгүй 100% татгалжна гэх юм бол тэр бас боломжгүй. Тэгэхээр энийг юугаар орлуулах вэ гэдэг зэрэг усаар орлуулах хэрэгтэй. Хамгийн сайн ус уух хэрэгтэй. Гэтэл ус байнга ууна гэдэг бол бас боломжгүй. Тэгвэл энэ өнөөдрийн ярьж байгаа энэ нүрслэгчийн хийжүүлсэн усаар орлуулах болчиход юм байна. За тэгвэл одоо залгаад болгоомжлох жил. Ямар хүн ямар өвчтөй үед нүүрстэрэгчийн энэ хийжүүлсэн усыг ууж болохгүй. За нэгдүгüүрд нь бол шүднээ палаанд сөрөг нөлөөтэй. За энэ бол цэвэр устай харьцуулж ярьж байгаа юм. Цэвэр ус уухын оронд хийжүүлсэн ус уугаад байх юм бол шүднээ палаан гэмтэн. За энэс сэргийлэхийн төлөө яах вэ? Бага олон удаа уух биш. Бага олон удаа шимж уухгүй гэсэн. Нэг удаа уuna. Тэгээд дараа нь үлдээ жирэг шүдэн угааж амаан шүрлэх юм байна. Энэ аргыг хэрэглэх юм бол тодорхой хэмжээнд шүдэн хамгаалах болчоод. Тэгээ мэдээж сахар ороогүй, бусад амтлагч ороогүй. Цэвэр хийжүүлсэн усын сонгох нь бол хамгийн чухал. Хоёрдугаард нь бол гэдэс дүүрэх. Ийм таагүй мэдрэмж байна. Тийм учраас их хэмжээгээр уух юм бол гэдэс дүүрдэг, гэхрүүлдэг, янз бүрийн таагүй байдал үүснэ. За бас зарим толгойн өвчнөд хөндрүүлж болж шүү. Тийм учраас ууснаа дараа толгой өвж гин үгүй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгжээж өөртөө тохирсон байдлаар хэрэглэнэ. За бас хитрхээ их уух нь бол бөөрнө ачааллыг нэмэгдүүлж болж шүү. Цусны даралт өндөр хүмүүс юм уу? Бас уухаас жаас хэрэгтэй. Даралтыг нэмэгдүүлэх. Тэгээд архах шинжтэй бөөрнө өвчтэй хүмүүс бол уухгүй байхын дээр. Одоо тэгвэл залгаад хэжээ хэр их хэмжээгээр уух уу? За энэ асуудлаар ярив. За ерөнхийдөө бол өдөрт бол 1 литр орчим уухад бол нэг асуудал байхгүй бичсэн байж байгаа юм. Гэсэн ч гэсэн энэ бол бас арай их байгаа юм шиг надад бол санагдаж байна. За миний хувийн зүгээс бол 1 стакан 200 мг уухад бол хангалттай гэж бодож байгаа. Тэгээд хоол унттайгаан бол хольж уухгүй. Хоолноос 15 минутын өмнө уух. За энэ бол бас чухал. Хүйтэн уухгүй, гэрийн дулаанд байлгаж яаж уун. Шууд хоолны дараа уухгүй. Хоолны өмнө уух юм бол хоолны дөрслийг нэмэгдүүлнэ. Хоолны дундор уух юм бол гэдэс дүүрэх. Эвгүй мэдрэмж төрөл. Соруулаар ууж бол. Тийм бол шүдэмс хамттай. Спорт биеийн тамирын хөдөлгөөний дараа уух нь бол бие сэргэн. Булчингийн хөршлөөс сэргийлнэ. За халуун өдөр уух юм бол бие сэрвч болно. Усны татгадлаас сэргийлнэ. Хоолны дуршил муутай үед ууж болно. Ядарсан анхаарал төвлөрөхгүй байх үед ууж болно. Тэгвэл эрсвчийн нэмэгд болно. Ядарга тайлна. За өнөөдрийн ярах хамаг суулийн агуулга. За энэ юу гэхтэй зэрэг зөвхөн нүрс төрөгчийн хийжүүлсэн ундаа уух нь хангалттай биш юм шиг санагдаж байгаа юм бол хүч чадлыг сайжруулж болно. За тэр нь юу гэхтэй зэрэг дээр нь юм нэмэх юм байгаа юм. Юу нэм бол хамгийн сайн байх юм бол Bilberry нэм. Bilberry бол монголоор нэрс хэлж байна. За жимсэн дотор эрүүл мэндэд хамгийн сайн нь бол беригийн төрөл. Тэр тусмаа одоо Bilberry юм байгаа юм. Жимс идэх юм бол хамгийн сайн сонголт нь Bilberry. За энэ төрлийн жимс бол манай Монголын хотод ургадаг, олдчтой. За яаж Bilberry-тэй уух вэ гэх юм бол одоо энэ дэлгүүрд нэрсийн жам жимснээ нухшул байж байгаа. За тэрийг аваад дотор нь хийж уурна гэсэн. Гэхдээ дэлгүүрд байж байгаа ердийн нэрсээр хийсэн жам жимснээ нухш бол дотор нь асар их хэмжээний сахар, элсэн чихэр хийсэн байж байгаа. За энэ бол эрүүл мэндэд сөргнөлөөтэй. За ямарын сонгох гэдэг зэрэг дотор нь яриасан чихэр ороогүй, нэмэлт бодис ороогүй.
тийм төрлийн нэрсийн сан өрөс. Тэгээд тэрийг энэ хийжүүлсэн усан даягаад уух юм бол амтан сайжирна. Гайхамшигтай сайхан ундаа бол. За энэгээр болвол ундаан дуртай хүмүүсүүд, хүүхдүүд, за тэгээд савлсан ундааны синдром эмгэг туссан хүмүүсүүд тэр эрүүл мэндэд хортой ундаагыг энүүгээр орлуулах болчиход. За нэрс юунд сайн байх юм бол маш олон зүйлд бол тустай. За жишээлх юм бол нүдний хараа сайжруулах хамгийн чухал нь. Одоо бид нар бол дэлгэж ширтдэг ийм дадал журшилтай болчихсон байж байгаа юм. Тэгэхээр бүх хүмүүсийн нүд муудаж байгаа. За энийг бол юу аргах жах вэ гэх юм бол идэх юмнаа дотроосоо ирсэн чорын ганж нүдэнд хамгийн сайн бол энэ нэрс юм байна. Гэсэн нэрсийг тэгж хідвэл бас болохгүй. Сөрөг нүдэтэй учраас өдөрт бол 2 жуун хэрэг. 2 жуун нэрсийг хідэж болно. За энийг одоо хийжүүлсэн усан тэгээд удаж юм. За ийм байдлаар. За хараа сайжирна. Зүрхнээ өвчнээ эрслийг багасгана. Танин мэдхэн чадварыг сайжруулна. Тархин сайн гэсэн үг. Гидсний орчныг бас сайжруулна. Өтгөн хатгах тустай. Тэгээ эсэлтгийн эсрэг антиоксидант байдаг. Хөгшөрөхгүй шин эсэд бий болоход туслана. Тэгээд арьснаа гоо сайхан тустай. Хүчлээс суухгүй. Хөгшөрөхгүй мөнхийн гоо сайхан байна. Тэгээ харшил тустай. Тэгээд элгэнт сайн. Гэх мэтээр нэрс бол маш олон зүйлд бол тустай. За ийм учраас хамгийн сайн ундаа бол хийжүүлсэн устай нэрс байх нь. За тэгвэл өнөөдрийн ярсныг дүгнэе. Өнөөдөр бол 1 стакан хийжүүлсэн ус таны биед 7 гайхамшиг авчирнаа. Мэдгүй бол алдна гэдэг ийм сэдвээр ярьлаа. За энэ яриагаа хийхийн төлөө хэд хэдэн энэ чиглэлээр бичсэн Япон хэлэн дээр байж байгаа номуудыг уншсан. За та бүгд ч гэсэн интернетэд ороод хайлтын системээр хайж үчих юм бол гарч ирнэ. За энэ тухай бол миний хувьд урд нь бол мэддэггүй байсан. Ундаа ихтэй жиргэл бүгдийг одоо эрүүлэнд муу гэж ойлгодог. Ерөөсө хэрэглэх юм байсан. Зөвхөн усаг кофе чай ууж байгаа. Тэгвэл өнөөдөр болтой жиргэн номуудыг уншаад бас шинэ зүйлийг мэдэж авсан. Зөвхөн ус кофе уух нь байтгартай юм байна. Дундуур нь хийжүүлсэн ус уужиж болох юм байна. За энэ нь харин эрүүл мэндэд эер нөлөөтэй. Хариу хэтэртлийг уухгүй юм болвол. За тэгвэл энэ хийжүүлсэн ус гэдэг нь юу вэ гэх юм бол нүүрс төрөгчийн хийжүүлсэн усын хэлж байгаа юм байна. За англиар бол carbonated water гэж байна. Японоор бол тансан суй. За гэхдээ энэ бол сода биш. Англи хэлээр сода гэх юм бол тэр газтай чихэрлэг ундаануудыг нэрлэж байгаа. Тэгэхээр англиар бол sparkling гэж хэлдэг. За энэ бол чивэр сооттой ус. Өөрөөр хэлэх юм бол хийжүүлсэн нүүрс төрөгчийн ус байх нь. За энэ бол ялгаатай. За энийг бол үйлдвэрийн аргаар хийж болно. Гэрийн нөхцөл бас хийж болно. Хэрвээ та бүгд худалдаж авах болж байгаа байхгүй бол гэрийн нөхцөл бас хийж болно. За энэ юу гэхтэй жир хоол унсан тэргэлдэг содад дээр нимбэгнээ шүүс хийгээд дээр нь ус их юм болвол энэ нүүрс төрөгчийн хийжүүлсэн ус бий болно. Эсвэл байгалийн аршин. Аршаа уувал биеийн сайн гэж ярддаг. За бас аршаанд суудаг. Тэгэхээр яагаад аршаа уувал биеийн сайн байх гэж энэ дотор болтой энэ нүүрс төрөгчийн эсэл байж байгаа. Тэгээ бусад бас эрдэс байтс шимтгэлүүд байж байгаа. Гэсэн ч гэсэн бас эрүүл мэнд сөргөлөөтэй янз бүрийн химийн элементүүд бас аршаантар байдаг. Тийм учраас аршааны ус гэтэрхийг ууж болохгүй. Тэгэхээр хамгийн аюулгүй нь болтой зэрэг нь хийжүүлсэн ус байх нь. Зөвхөн уугаад бас дуусах юм биш. Уугаад үлдсэн хийжүүлсэн усыг яах вэ гэдэг зэрэг нүүр гараа уугаад болно. Үсээ уугаад болно. Тэгвэл илүү гоо сайхан болдог гэж. Эсвэл юм арчиж чивэрлэхэд хэрэглэсэн ч гэсэн маш сайн арилдаг. Гэх мэт олон давуу тал байна. Тэгээд эрүүл мэндэд тустай 7 зүйлийг ярьсан. За энэ нь бол шингэнэ дутагдлаас гаргана. Хүн өдөрт 2 литр орчим ус уух хэрэгтэй. Гэтэл ус уултай жирэх байтартай байж магадгүй ус ууж чадахгүй байж болно. Эсвэл тийм боломжгүй байж болно. Тэгвэл энийг юугаар орлуулж болох вэ гэм бол энэ хийжүүлсэн усаар. Гэхдээ 2 литр уух биш. Хэтэрлээгээд 1 литр. Хамгийн сайн болтой жирэх 200 мг. Ийм байдлаар ууж болно. Тэгээ шингэж сайтай. Ус нөхөх хамгийн сайн арга. За 2 дугаар сайн нь юу гэхтэй жирийн цусны эргэлтийг бол сайжруулдаг. Цусны эргэлт сайжрах юм бол 3 төрлийн ач холбогдолтой гэж ярьсан. За энэ юу гэхтэй жирийн мөр хүжүү далаар өвдөж байгаа юм бол цусны эргэлт муусан тоологдолтой.
Харин хийжүүлсэн ундаа уух юм бол цусны хэрэглээ сайжруулах учраас энэ асуудлыг шийднэ. За бас булчингийн хөшөлтийг солируулах, тайвшруулах, багасгах юу үйлчлэгтэй. Тийм учраас биеийн тамирын дараа ч юм уу, биеийн хүчтэй харааж идсэний дараа ч юм уу уух юм болвол тайвшрах, релакс их болж чад. За Японы тамирчид болвол ийм байдлаар хэрэгэлдэг гэж ярьсан. За бас юунд сайн бэ гэдэг зэрэг энэ бие хөрөх өвчнийг засахад тустай. Гар хөрдөг ч юм уу, дулаагчдаггүй. За энэ бол цусны хэрэглээ сайжруулах учраас хийжүүлсэн ус уух юм бол энэ асуудлыг шийднэ. За 3 дугаард нь болвол өтгөн хатгийг багсан. Өтгөн хатна гэдэг бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэр хортой бодсон болтой зэрэг өөрийн чинь биед бочаад ялгарч яадаг. Тэгэхээр энийг гадагшлуулах хэрэгтэй. За энд нь болтой зэрэг энэ хийжүүлсэн ус тус болно. За 4 дугаард нь болвол энэ жин хасах тустай. Жин хасах юм болвол 300-аас 500 мл уух хэрэгтэй. Тэгэх юм болвол дүүрсэн мэдрэмж төрнө, хоол идэх туршил багасна. Ингээд болвол жин хасах. Харин хоолны дуршлаа сайжруулъя гэх юм болвол бага хэмжээгээр уух хэрэгтэй хоолны өмнө. Тэгвэл хоолны дуршил сайжир. За 6 дугаард нь болвол хийжүүлсэн ус болвол 60 төрлийн толгой өвтгөд тустай. 60 төрлийн толгой өвтөлтийг бас хөндрүүлж болж байгаа. Тэгэхээр уухгүй бол мэдгүй туршиж үжих хэрэгтэй. Уусан чинь толгой өвчлөө гэдэг ч юм уу, толгой өвжих үед уусан чинь тусалчлаа гэдэг ч юм уу. Тэгвэл танд тохирох нь байна шүү дээ. Эсвэл тохирохгүй байх нь байна шүү дээ. За 7 дугаард нь болвол ядраа тайлах ийм үйлчлэгтэй. Ядарсан тамир танкаас султсан үед болвол ядаргааны бодис гэдэг жил бид бий болдог. Энийг саарамгаж болоход нөрсдөргчийн хийжүүлсэн ус тус болно. За дараа нь болвол 3 дугаард нь хийжүүлсэн усыг бид нар яагаад уух ёстой вэ гэх юм болвол дэлгүүрт худалдаалгадаж байгаа олон төрлийн ундаагийн уухаас жайлсхийн төлөө pet bottle syndrome гэж савлсан ундааны эмгэг гэдэг өвчин бий болчихсон. Бүх хүмүүс савлсан ундаа ууж яадаг. За энэ савлсан ундаа гэдэг бол олон төрлийн өвчнүүдийн их үндэс болно. Шүднээ өвчин, чихрийн шижээ, зүрхнээ өвчин. Тэр байтугай хитрхээ их нэмэлт бодис хийсэн савлсан ундаанууд бол хор тавдрал үүсгэнэ. Мэдээж энэ дотор чанарын баталгаатай гэдэг ч юм уу, нэмэлт бодис ороогүй гэдэг ч юм уу, тийм гайхамшигтай ундаанууд байж болно. Гэсэн ч гэсэн байж та. Өнөөдөр худалдаалгадаж байгаа дийлэнх савлсан ундаанууд бол сөрөг нөлөөтэй хэвээр байж байгаа. Энэ синдромоос, энэ муу журшлаас гарахад болвол хийжүүлсэн ус тус болно. Хортон муу журшлыг халих гэх юм болвол зүгээр орхиж болохгүй. Заавал нэг юмар орлуулах хэрэгтэй гэж. За яг энэ ярианы дээд талын яриан дээр бол ярьсан. Бид нарын амьдралыг өөрчилдөг. Гайхамшигтай 18 үг гэдэг дээр хэлсэн байгаа. Тэгэхээр юугаар орлуулах вэ гэдэг хийжүүлсэн ундаагаар орлуулах хэрэгтэй. Орлуулахгүй бол муу журшил дахиад бочоод сэрэгдэг ийм талтай. За дараа нь болвол ууж болохгүй хүмүүсийн талаар. Ямар хүн ууж болохгүй гэхдээ жир ууж ужаад өөр чин таар тохирохгүй байвал уусна хэрэг. Өөрийн чинь мэдрэмж хамгийн чухал. Тэгээ шүдэнд хаалтай. Бага багаар балгаж шимэж уух хэрэггүй. Нэг л удаа уугаад тэгээд амаан чивэрлж их хэрэгтэй. Жайлж их хэрэгтэй усаар. За өдөрт болвол 1 литр орчим уусан ч болно гэж гаач гисэн хамгийн сайн болтой зэрэг 2-300 мг-аас хэтрэхгүй байвал зүгээр болов гэсэн ийм ойлголт байж байгаа. За энэ номон дээр бас тэг бичиж байна. Хоолны дуршлаа нэмэгдүүлэх гэх юм бол хоолны өмнө уух 15 минут юм. За унтахаас 2 цагийн өмнө уух хэрэгтэй. Халуун үед ч юм уу биеийн тамираар хичээсний дараа уух нь идэвхтэй. За хамгийн сүүлд нь болвол яавал энэ ундаагийн бүр илүү хүч чадалтай, өрөвдөлттэй уух гэх юм бол дотор нь нэрсийг бэлюбери хийх юм болвол бүр илүү хүч чадалтай болно. Бэлюбери болвол олон ач холбогдолтой. Хамгийн чухал нь нүдэнд сайн, тархинд сайн, тархалгаагийн сайжруулна. Эсийг хамгаална. Арсны гоо сайхан тустай. Харшлын эсрэг, элгэнээ үед ажиллагаа эдэмж нэгээд энэ нэрс болвол жимсэн дотор хамгийн сайн жимснэх нэг. Гэхдээ чихэр ороогүй. За энэ жимснээ нохшиг аваад хийжүүлсэн ундаатайгаа холоод байх юм бол тэрэн шиг гайхамшигтай сайхан ундаа хаач байхгүй. Энэ яраагийн сонсод дуустал жир та бүгд туршиж үжир. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.